Ха дугаараар бид бүхэн төвчээрийн талаар та бүхэндээ танилцуулахаар энэ сэдвийн хүрээнд ярилцахаар бэлтгээд байна. Төвчээр гэж юу вэ? Хэрхэн төвчээртэй байх вэ? Ямар нөхцөлд бид нэр төвчээрийг шаардаад байдаг вэ гэх мэтчлэн тий. Мөн төвчээр хэрэггүй шаардлагагүй нөхцөл байдлууд ч байдаг гэж магадгүй. Тийм учраас хэрхэн юуг төвчих ёстой юм бэ? Тэгээд хэрхэн төвчихгүй орхих вэ? Бас нөгөө талаасаа тий. Тэдгээр зүйлүүд орж ирэх. За тэгвэл хамгийн эхлээд хоёулаа төвчээр гэж яг юу юм бэ гэдэг тодорхойлтыг хэлэх үү? За ерөнхийдөө бол хүн болгон л бас өөрсдийнхөө хувьд төвчээр гэдгийг тодорхойлоод бас ингээд тодорхой хэмжээнд нэг юм ойлголттой явж байдаг бах. За гэхдээ яг онлынхын үүднээс аваад үзэх юм бол сэтгэл судлалын шинжлэх ухаанд төвчээр гэдгийг ерөнхий утгаараа ойлгохдоо за хүнийг одоо альва үйл ажиллагаа хийх гээд зорилго тавиад явж явах явцдаа за өмнө нь одоо юу ч тохиолдсон бай, ямар ч асуудал бэрхшээл одоо тохиолдсон бай, түүнийг даван туулах хүч одоо сэтгэлийн юм тэнцвэртэй байх шинжийг төвчээр зоригийн үйл сэтгэлийн тэнхээ гэх мэтчлэнгээр нэрлэдэг байгаа. Яллаа. Тэгэхээр урт хугацаанд ч бай, богино хугацаанд ч бай ямар нэгэн зорилгыг биелүүлэхээ явж байгаа үедээ үүсэх дарамт сэтгэлийн завиурууд, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүдийг даван туулах чадвар гэж. Магадгүй одоо төвчээр байхгүйсэн бол бид нэр амьдралд бол асуудлууд зөндөө олон байгаа, бэрхшээлүүд маш олон тулгарна. Биднэрт хэрвээ одоо альваг тэгсвэрлэх чадвар, сэтгэлийн тэнхээ гэдэг зүйл байхгүйсэн бол нэг одоо шуурга ирэхэд л бүгдээрээ ингээл байхгүй болол дэш хараад унчхаар л нөхцөл байдалд үүсгэр байсан. Аз олж хүмүүст сэтгэлийн төвчээр гэдэг зүйл байдаг. Тийм учраас их бага янз бүрийн тохиолдлоос нь үл хамааран бид нар асуудал ирэхэд үүнийг тэгсвэрлээд ард нь гарах чадвартай байдаг байх нэ. Тэгэхээр хүн болгоны тэсвэр төвчээрийн тэр нэг шугам лимит хязгаар нь өөр байгаа хтэй. Тэгэхээр төвчээрийг хүн сууж болдг юм уу, суулгаж болдг юм уу, сурдаг юм уу, эсвэл төрхөөсөө заяагдсан байгаа тэр нь яг тодорхой нөхцөл байдал болгон дээр тэгээд тухайн яг нэг хэмжээгээр л байгаад байт юм уу? Чи энэ асуултыг нэг асуухаас өмнөөс өөрөө дотор нэг хариулт хүсэл асуусан ба тээ. Яг энэчнээс харагдаж байгаа зангилаа нь юу вэ гэхээр яг түрүүний чиний хэлсэн зөв. Хүн болгоны асуудлыг даван туулах, бэрхшээлийг даван туулах чадвар нь өөр байдаг. Эсвэргээрээ яг үнтэй адилхан асуудал гэж харж байгаа юм жигсэндээ өөр байдаг. Зарим хүмүүсийн хувьд одоо юу гэдэг чинь амар энгийн өдөр тутмынх нь проблем ингээд асуудал нь зүгээр л нэг хүнд өөр хүнд тохиолдоход магадгүй ингээд дааж давахгүй бэрхшээл болчдөг ч юм уу те. Тэгэхээр миний хувьд бол бэрхшээл гэдэг зүйл суудаг зүйл. Энэний одоо юу гэдэг чинь амьдралын явцад өөрөөр хэлэх юм бол туршлаган дээр үндэслээд одоо ер нь төвчээр болвол бий болдог зүйл. Тэгэхээр нэг тодорхой нөхцөл байдлыг эхний удаа туулж нөгөө нэг experience хийж яхад бол би одоо хугацаагаар хэмжих юм бол 5 секунд төвчлээ гэж бодоход 2-3 дахь удаадаа миний төвчих хугацаа 6-7-8 болоод иж болно гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр суудаг чадвар гэдгийг бол нэгдүгürt ойлгож авах байна тий. Тэгэхээр ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд яг одоо би л энэ асуудлыг ингэж хүлээж авч байгаа болохоос дараа дахин энэ асуудал надад тулгарх юм бол би энийг илүү төвчээртэйгээр илүү чадварлагаар даван туулж чадна гэдгийг өөрөө бас наана бодоод мэдж байгаа үед тухайн асуудлыг төвчөж өнгөрөх нь арай илүү хялбархан болдсон болов уу гэж бас надад санагддаг. Ерөөсөө нэг асуудал тулгараад ирэхээр нь яагаад энэ зөвхөн миний амьдралд тулгараад байгаа асуудал вэ те? Эсвэл яагаад би зөвхөн энэ зүйлийг мэдрээд байдг юм болоо гэж бодохгүйгээр би энэ зүйлийг өмнө мэдэрч байгаагүй гэж магадгүй аль эсвэл энэ зүйл надад анх удаа тохиолдож байгаа юм чинь мэдээж би ингэж төсөөлөвчээр алдах нь ойлгомжтой. Тэгээд хэрвээ дараа дахин надад ийм асуудал тулгарх юм бол би илүү чадварт суучихсан, илүү туршлагацсан байх болно гэд харах юм бол илүү нөгөө асуудлыг зөвхөн өөр дээрээ тусгаж аваад хүн дээр хулъягээд байх хүлээж аваад байхгүйгээр арай өргөн талаас нь хараад илүү тайван байх боломжтой байт юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр туршлага гэж бас агуу зүйл байгаа юм. Тийм тий хүний дасан зохицох чадвартай бас их холбоотой болоод ирж байгаа хэ. За тэгвэл төвчээрийг хэд юу гэж ангилд юм болоо? Эсвэл зөвхөн ганцхан л төвчээр гэдэг зүйл байгаа юу? За ерөнхийдөө бол маш олон ангиллууд байдаг.
За гэтээ хэдүүлээ энэ удаад хамгийн одоо түгээмэл байдаг англиар нь буюу ерөөхдөө төвчээрийг сэтгэл зүйн болон бие махбодын ингээд ерөөд нь аваад үзчихье. За бие махбодын төвчээр гэдэгт нь бол мэдээж хэрэг нөгөө бид бүхэн одоо дасгал хөдөлгөөн хийж агаад өнөөдөр би 10 сүнэд үгээсэн бол маргааш 15 сүнэдэг болдог ч юм уу. Гих мэтчлэнгээр бие махбодтой холбоотой за эсвэл өвдөлтийг төсвөрлөх төвчээр ч юм уу те. За сэтгэл зүйн гэдэгт нь болохоор одоо альва ямарваа нэгэн одоо асуудлуудыг төсвөрлөх чадвар. За жишээлх юм бол одоо бидний амьдралд тулгарч байгаа бэрхшээлийг гадаад болон дотоод хүчин зүйлтэйгээд аваад үзье л та. Жишээлх юм бол гадаад бэрхшээл гэдэг үзэх юм бол за магадгүй эдийн засгийн хямрал, нийгмийн одоо нийгмээс надад ирж байгаа дарамт, гэр бүлийн дарамт ч байд юм уу. За эсвэл бие махбодын өвчин ч байд юм. Энэ бүхний гадаад хүчин шалтгаантай бэрхшээл гэдээ аваад үзчихье. За гадаад шалтгаантай бэрхшээл байсан ч гэсэндээ биднэрт сэтгэл зүйн одоо нөгөө нэг сорилтоо тулгарч болно. За энэ бүгдийг нөгөө нэг даван туулах одоо тэнхээ гэх юм уу? Үүнийг сэтгэл зүйн төвчээр гэж ойлгож болохоор. Тэгэхээр бие махбодын төвчээр нь илүү яг физиологи талаас физикал асуудлууд илүүтэйгээр гэхдээ мөн түүний дотор нөгөө өвчин мөн орж байгаа бах те. Тэгэхээр сэтгэл зүйн талтай ч гэсэндээ өвчин орж байгаа нь зөвхөн өвчин нь яг хоо физикал буюу илүү нөгөө нэг материалын зүйлүүдтэй холбоотой байгаа ч гэсэндээ өвчнийг дагаад хүний сэтгэл санаанд маш их зовиорууд ирж идэг те. Яг энэ өвчнөөс болоод хойно орхигдож байгаа ажил болон хичээлийн тэр шаардлагатай байсан зүйлүүд орхигдно, гэр бүлтэй өвчин халдаах эрсдэл нэмэгдэнэ, гэх мэтчлэн тийм маш олон сэтгэл санааны хувьд давхар асуудлууд ирж идэг. Тэгэхээр энэ үед зөвхөн би идэгрэн гэж бодоод бол төвчээр гарч ирэх нь хэцүү баг. Харин дараа дахиад ийм төрлийн зүйл надад тохиолдох юм бол тийм ийм зүйлүүд хүнд тохиолдож болдго юм байна гэж хараад тэгээ сэтгэл зүйн талаасаа тухайн сэтгэл зүйн асуудлуудаа даван туулах тэрэн дээрээ зоригийн хүч гаргаж төвчээртэй байх зэрэг нь ороод ирж байгаа учраас сэтгэл зүйн бас төвчрлүүгээ орчиж байгаа ах биеийн хүчнээ тийм. Надад бас яг энэ тэгээд надад юу яаж исэн юм байна. Биеийн төвчээрээс сэтгэл зүйн төвчээр нь биеийн төвчээр нь сэтгэл зүйн төвчээрээс биеийн төвчээрийг даван туулахад тэгээ биеийн асуудлуудыг даван туулахад илүү их амархан санагдчихсэн нэг туршлага байгаа. Тэр нь болохоор би яг бүтэн 1 сарын турш өглөө 7 цагаас оройны 11 цагийн хооронд тасралтгүй ажил хийж үзчихсэн. Яг тэгээ явж байгаа болохоор миний хийжсэн ажлыг бас 2 хуваачиж байгаа тийм. Тэр нь болохоор оюун санааны хөдөлмөр болон бие махбодын хөдөлмөр гэж ерөнхийд нь 2 хуваачна. Миний хийжсэн ажил болохоор дандаа бие махбодын хөдөлмөр байсан. Тэгээ өглөөний 7 цагаас оройны 23 цаг хүртэл 7 хоногийн 6 өдөр ажилладаг. Тэгээ үлдсэн нэг өдөрт нь болохоор өглөө 7-оос өдөр 4 хүртэл ажилладаг. Тэгээ явж хаад 23 цагаас би ажиллаа тарчаа хурж ирээд гэртээ ирээд хоолоо идээд унтахад 1 цаг болж идэг. Тэгээ өглөө 7-оос ажилдаа очихын тулд өглөө 6 цагт босох шаардлагатай болдог. Тэгээ би сарын турш 5 цаг унтаад тэгээд өдөржингөө ажилладаг. Тэгээ азар бас миний хийжсэн ажил их энерги шаардахгүй. Тэгээд механик хөдөлгөөнүүд буюу яг нэг доктортой нэг төрлийн хөдөлгөөнүүдийг хийдэг ажил байсан учраас бас өдрийн турш энэ алдах энерги нь бага байсан байх. Гэхдээ ямар ч байсан ингээд бүтэн сарын турш ажиллахад би нэг ч удаа оройд ч унтаад өглөөс ирэхдээ ажилласаа хоцорж байгаагүй те. Яагаад гэвэл яг тэр үед надад би энэ ажлыг хийх ёстой. Хийснийхаа хэрвээ хийхгүй бол надад хурж ирэх хариуцлага нь маш өндөр байсан учраас миний ерөнхийд бол дааж чадхааргүй хариуцлага надад ирэх гэдсэн учраас яалтчгүй бүр хийсэн. Тэр үед бол надаас яг тийм биеийн төвчээрийг гаргах амар шаардлагатай болсон. Харин дараад нь би яг тэр нэг сарын хугацаа өнгөрөөд дараад нь зүгээр л нэг сэтгэл зүйн асуудал гарч ирсэн. Яг энэ сэтгэл зүйн асуудал гарч ирэх үед нь би 7 хоногийн турш орноосоо ерөөсөө өндөж чадаагүй. Би өглөө сэрийгээл бодоход нөгөө нэг зүгээр энэ харилцааны асуудал байсан аахгүй тий. Миний тэр нэг сэтгэл зүйн асуудал гэдэг байгаа зүйл. Тэр нэг харилцааны асуудлаас болоод би өглөө орноосоо босч чадахгүй болсон. Яагаад вэ? Би өмнөхөн яг нэг сарын өмнөхөн зүгээр өдрийн 5 цагийн нойртой өдөржингөө ажилла болоод байсан юм хүртэл би яагаад чадхаа болчихоо. Гэрөөсөө босч чадхаа болчихсон. Тэгэхээр би тэр үед нэг анзаарч ирсэн зүйл нь сэтгэл зүйн төвчээр нь амар хүнд хэцүү зүйл байдаг юм байна. Төвчээрийг гаргах юм тий. Биеийн хүчний төвчээрийг биеийн тэр зовиоруудыг ялан дийлэх чадвар бол хүнд арай илүү
байдгийн байна гэдгийг анзаарч ирсэн. Яг зөв. Одоо гадаад нөхцөл байдлын хичнээн шуурхтай байсан ч дотроо ийм амар амгалан одоо тогтоон байж чадах юм бол асуудлууд айгүй энгийн шуурга хүртэл ингээл ямар сайхан юм бэ гэж бодогдохоор нөхцөл байдлууд ч гэсэндээ заримдаа байдаг. Яг тийм. Ер нь тэгээд чиний яриан дундаас айгүй чухал зүйлийг олж харлаа. Хүмүүс нийтлэг анзаардаг. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс өөрийнхөө туршлага дээр одоо үндэслээд бусдын асуудлуудыг ямар сүртэй юм бэ, ямар шалчгансан юм бэ, ямар төвчээргүй юм бэ, чи одоо залуу хүн байж гэх мэтчлэнгээр бусдыг амар шүүмжлэх хандлагатай байдаг шүү дээ, тий. За нэг охноос халаад л идчихэд юм уу? Эсвэл зүгээр нэг найзтайгаа харилцаа болоо л эдгиймээ сүртэй гэл одоо бусдын асуудалд нэг тийм хитрхийн мэдэмхийрх гэдэг хандлагатай байдаг. Яг тэрний дурдсанчлан хүмүүсийн сэтгэлийн тэнхээ гэдэг зүйл нь харилцаа адилгүй байдаг. Бас мэдрэгдэж байгаа мэдрэмж нь харилцаа адилгүй байдаг болохоор одоо юу гэдэг чинь шууд гаднаас нь харчингуудаа наа чи асуудал биш ээ гэл тэгж хэлэх бас хитрхий хатуу санагддаг. Тийм тий. Яг л хүн болгоны тэр нэг нөхцөлөдөө хүлээж авч байгаа туршлага хэмжүүр шал өөр байгаа учраас яг нэг адилхан зүйлийг хүмүүс хийж бодохгүй шүү дээ тий. Тэр үед илүү яг эмпати чадвар маа дахиад хэрэгтэй болж байгаа юм л да тий. Эмпати буюу нөгөө хүнийгээ юу мэдэрч байгааг нь мэдрэх байгаа шүү дээ тий. Нөгөө хүний нөхцөл байдлыг нь өөрийнхөөрөө мэдэрчээд асуудалд нь зөвлөмж өгөөд байх чинь бол ямар ч утга учиргүй ямар ч ерөөд бол хэрэгцээгүй зүйл болчихж байгаа тий. 100% ижилхэн яг адилхан хүмүүс биш юм чинь. Тэр саний нөгөө миний хэлдэг харилцааны асуудал гэдэг нь болохоор яг ажлын байран дээр харилцааны асуудал гараад ирсэн аахгүй яг нэг сарын дараа. Тэгэнгүүт би ажилчид хоорондын харилцаа үнэхээр хоорондоо юм эерэг сайхан уур амьсгалтай байж ажилчид гэж нөгөө багийн гишүүд те багийн гишүүд ажилдаа урамтай хурж ирдэг илүү цаашаа юм хийж бүтээх хүсэл эрмэлзлэнд хүрдэм байна. Хичнээн тэр ажил нь их байгаад гол стресс нэх болдоггүй юм шиг байна да. Харин тэр нэг баг болоод ажиллаж байгаа хүмүүс хоорондоо нэг урамшуулад нэгэндээ хар буруу санахгүй хамтдаа яг нэг зүйлийн төлөө зорж байгаа үед бол ажил хичнээн их байсан ч гэсэндээ ямар ч байсан ингээд жаахан нойрмоглож сэрэл тэгэл очиод ажил дээрээ сэргийг болоод ажиллаа хийжтэй байна гэдэг бас айгүй ойлгож байсан. Тэгэхээр нэг байгууллагын сэтгэл судлаач нар ч юм уу тий аль эсвэл хүний нөөцийн ажилчид айгүй анхаарах хэрэгтэй хүчин зүйл бол үнэхээр ажилчид хоорондын харилцааны асуудал байдаг юм байна гэдэг бас мөн тэр үед анзаарч ирсэн юм байна. Тэгээд энд төвчээр гэдэг зүйлийг хүн ямар үед илүү их чадварлагаар гаргаж ирээд ямар үед гаргаж ирч чадахгүй байдгүй гэдэг бас нэг асуулт гарч ирж байгаа юм. Би нэг нөхцөл байдлыг яг нэг зэрэг мэдээж мэдрэхгүй нэг хугацаанд мэдэрчээ. За дараагийн 5 сарын дараа би илүү туршлагачсан юм чи одоо энийг даван тул чадандаа гэдэг хүлээлттэй байсан ч гэсэндээ анх тохиолдож ирснээсээ илүү төсвөрт алдаад бүр ингээд уурлаад бухимдсан байж магадгүй. Тэгэхээр би одоо хүртэл яагаад энийг сурахгүй байгаа юм болоо? Энд чи өмнө надад тохиолдсон зүйл шүү дээ. Би хизээ энийг төвчж сурах юм болоо гэж бас амар их гайхаж магадгүй те. За энэ яагаад хүнд өөрт нь өөрөөр байгаад байдаг. Яагаад нэг удаа хоёр удаа тохиолдож гурав дахь удаага тэрийг даван туулах чадвар гарч ирдэггүй юм бэ гэдэг дээр ерөнхийдөө судалгаа хийгдсэн байна л да. Тэр нь болохоор төвчээрийг удирдах байгаа. Төвчээрийг илүү чадварлаг байх нь те. Төвчээрийг илүү чадварлаг гарч ирэхэд нөлөөлж байгаа дааврыг судалсан байна. За энэ дааварт нь болохоор хүний биед ялгарч идэг серотонин гэдэг даавар ялгарч идэг байх юм л та. За энэ серотонин гэдэг даавар нь хүний аз жаргалын мэдрэмж холбоотой даавар. Аз жаргалын мэдрэмжийг хүнд бий болгож идэг. Амьдралаасаа таашаал авч байгаа, урамшиж байгаа тэр мэдрэмжүүдийг бий болгож идэг даавар ах. Харин бусад эерэг дааврууд буюу допамин болон эндорфин гэх зэрэг дааврууд нь зөвхөн хүнд тухайн үед тайвшрал болон тааламжийг мэдрүүлж байгаа дааврууд байдаг те. Тэгэхээр яг энэ серотонин буюу хүний амьдралаас аз жаргалыг мэдэрж байгаа дааврын хэмжээ хүний тархинд их ялгарах тусмаа илүү асуудлуудыг эргээр хараад олон өнцгөөс хараад тэгээд төвчээрээ гаргахад тусдын болд юм байна л те. Тэгмээд яг миний жишээн дээр бас би яагаад эхлээд сарын турш биеийн өвчнийг айгүй амар төвчжсэн дараагийн сэтгэл зүйн асуудлуудаа харилцааны асуудлуудаа төвчж бүр чадахгүй байсан байдаг. Эхлээд надад ажил дээр айгүй аз жаргалтай байсан. Тэгээ би нэг хариуцлага амар том хариуцлагыг алдахгүй төлөө өөрийгөө урамшуулад зоригжуулаад хэрвээ би энэ хариуцлагыг алдахгүйгээр даваа туулчих юм бол өөрөөр би бахархах байсан те. Би өөрийгөө урамшуулах байсан. Тэгээ би өдөр болгон хийж байгаа зүйлээс айгүй их аз жаргалыг үнэхээр мэдэрч чадчихсан байгаа байхгүй те. Өглөө болгон би окей. Би өчигдөр 5 цагт өчигдөр ажиллаа тэгэж амжуулсан. Тэгээ өнөөдөр 5 цаг унтлаа. Гэхдээ би өнөөдөр сэрчлээ. Тэгээ тухайн өдөр бүр айгүй их
энергитэйгээр эхэлдэг те хичнээн баг унтсан ч гэсэн. Тэгэнгүүт харилцааны асуудал үүсээд ирэнгүүт надад юу үүссэн бэ гэхээр стресс өөрөө өөртөө итгэлгүй болох. Тэгээ ажилласаа бүр халшрах те. Яагаад гэвэл очингууд баахан харилцааны асуудалтай хүмүүс дунд ороод би дахиад стресснэ гэдэг надад зөөр үргэлжсэн. Тэгэнгүүт миний угаасаа амьдралаас тухайн мөчөөс мэдэрч байгаа аз жаргалын тэр мэдрэмжүүд дарагдаад эхэлж байгаа байхгүй те. Яагаад гэвэл стрессийн үед өөр дааврууд миний тархинд илүү ихээр ялгараад серотонины маань хэмжээг буцаад дарангуулчих. Би угаасаа серотонин тархинд ялгаруулагч баг боломжгүй болчихж байгаа байхгүй те. За ингээд ирэнгүүт би сэтгэл зүйн асуудал даван туулахад мөн хүндрэлтэй болоод ирсэн шалтгаан яалтчгүй тайлагдчихж байгаа юм л да тий. Яагаад гэвэл энэ хийгдсэн судалгааны үр дүнтэй холбоод батах юм бол та. Гэхдээ энэ судалгааны үр дүн болгон нэг судалгаа уншичаал энэ бол 100% үнэн гэж хэлээд байгаа зүйл биш. Холбож бодох юм бол ерөнхийдөө миний туршлага дээрээс тэгж харж болохоор санагдсан. Би бас энэтэй холбоотой юм уншижсэн юм байна. Хүн одоо ингээд аз жаргалын дагавар нь тархинд ингээд ялгараад идэвхтэй байх үед нь цусан дах глюкозын хэмжээ нэмэгдчихэд. За ингэснээр хүн бол өөрийгөө ингээд удирдах, контролдох, ухамсарын түвшин ингээд илүү нэмэгдэх хандлагатай байдаг гинэ. За эсвэргээрээ цусан дах глюкозын хэмжээ багасаад ирэхээр хүн өөрийгөө удирдах чадвар нь байхгүй болчдөг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө одоо өмнөө тавьсан байсан одоо зорилго, урт хугацааны асуудлуудыг бид нэр өөрсөө мартаал шууд сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргах ч юм уу. Эсвэл одоо шууд хэлхий гэж бодоогүй зүйлийг хэлцдэг ч юм уу. Гэх мэтчлэнгээр өөрийгөө удирдахад, ухамсартайгаар удирдахад ерөөхдөө аль асуудлууд тулгардаг. Тэгэхээр бас нөгөө түрүүн хоёлаа яг эхлэлдээ ярьжсэн шүү дээ тий. Туршлага бас энэ төвчээртэй их холбоотой байдаг гэд. Яг энэ тохиолдолд бол мянган туршлага байгаад ч одоо түрүүний хэлсэнчлэн аз жаргалын даавар нь ингээд бага болсон ч юм уу энэ дагалдах нөхцөл байдлуудаас шалтгаалаад бас төвчээр алдагдах үеуд ч гэсэндээ байдаг байна. Яг тийм тий. За төвчээр алдагдахаас гадна зарим зүйлсийг огтоосоо бүр ингээд төвчээд хэрэггүй байдаг те. Аль болох ер нь хурдан ингээд болцсон дээрээдэг. За энэ төвчээр ер нь ямар байр суурьтай байдаг вэ? За тийм яг би яг төвчийг ястаа өгөөгч мэдэхгүй нөхцөл байдлууд хүнд үүсдэг шүү дээ те. Би яг бүр ингээд өөрийгөө юу хүсэж байгаагаа мэдэхгүй үед надад их хвчлэн тийм зүйл гарч ирд юм болов уу гэж боддог. Яг ерөнхийдөө бол миний туршлага л да. Бас хүмүүсийн ярьж байгааг сонсч исэн зүйлүүдээс те. Яг өөрөө юу хүсэж байгаа хүн нарийн тодорхой мэдж байгаа үед юунд төвчээр гаргах хэвээр мэдээд эхлэн те. Яг тэгвэл тэр хүн юу хүсэж байгааг мэдээд байгаа юм чи. Би тэр зүйлийн төлөө төвчээр гаргах хэвээр. Түүнээс бос зүйлийн төлөө би заавал төвчих халбгүй болчихж байгаа байхгүй те. Тэгэнгүүт хүн яг нэг хийж байгаа за жишээ зүгээр одоо нэг ажлын байранд орцсон гэж бодъё л доо. Яагаад гэвэл мөнгөний хэрэгцээ гараад л тэр ажил руу орцсон гэж нэг кейс авч үзье те. За тэр хүний хувьд бол яг ажилд орсон шалтгаан нь бол өөрийнхөө хийхийг хүсэжсэн ажил гэдэг бол биш болчлоо те. Гэхдээ тэр хүнд мөнгө хэрэгтэй байгаа учраас орсон. Тэгээд тэр хүнд одоо юу хэрэгтэй бол тэгсэн чинь ажил нь айгүй их стресстэй. Тэгээд тэр хүн одоо би энэ ажлыг төвчих үү? Аль эсвэл гараад мөнгөгүй байх уу гэдэг сонголтон дээр ирчихэж байгаа байхгүй те. Тэгсэн чинь тэр хүн яг би гараад мөнгөгүй байлаа гэхэд өөр юу хийх вүлээ гэдэг асуулт гарч ирнэ те. Өөр юу хийвлээ гэсэн чинь яг тэр хүн хүсэж байгаа юмаа бас мэдэхгүй байгаа гэж бодъё л та те. Юу хүсэж байгаагаа мэдэх юм бол тэр хүн гараад юу хүсэж байгаа руугаа очиод тэгээд тэрийг авахын төлөө тэрийг биелүүлэхийн төлөө зорино те. Гэхдээ тэр хүнд одоо юу хүсэж байгаагаа мэдэхгүй байгаа учраас ажлаасаа гараад ч дэмий санагдана те. За ядаж л энэ ажил надаа сарын маань цалинг өгчөж байгаа. Би хоосоо хонохгүй байж гинэ. Ингээд тэр нэг ажлыг төвчээл яваад гэж бодъё те. Тэгэнгүүт 1 сар 2 сар тэгээ магадгүй жил өнгөрнө. Тэгсэн чинь тэр хүн яг тухайн ажлаа хүсэж биш те. Бүр дотоодын сэтгэлээс хүсэж хийгээгүй хүний хувьд бол тухайн нэг жилийг ерөнхийдөө бол зүгээр л мөнгө олохын төлөө зарцуулсан те. Гэхдээ тэр мөнгөө магадгүй гой хадгалаад ирээдүйн сайн сайхандаа зориулахаар хөрөнгө оруулалт хийсэн байж магадгүй л. Гэхдээ яг тэр хүнд яг юуг үнэхээр сайн төвчж чадсан бэ гэдэг маань бол одоо эргэлзээтэй зүйл болоод ирж байгаа байхгүй те. Чи яг юуны төлөө тэр ажлыг бүтэн жил төвчөөд хийцэн бэ гэхээр би мөнгөний төлөө гэж хэлэх гэж байгаа байхгүй те. Магадгүй мөнгнөөс аз жаргалыг авдаг хүмүүсийн хувьд бол энэ байж болох зүйл аа. Гэхдээ илүү утга учирыг хайж байгаа, илүү юуг төвчгээ хайж байгаа, юуг төвчих ёсгүйгээ мэдмээр байгаа хүмүүсийн хувьд бол зорилгоо хамгийн түрүүнд тодорхойлоод яг юу хиймээр байгаа юм те. За зүгээр саяны нөгөө ажлын жишээн дээр л авчлаа. Гэхдээ яг босод зүйлүүд дээр харилцаан дээр те. Айгүй хортой токсик харилцаа токсик гэж хэлдэг те. Гортой нэг нэгэндээ тийм сөрөг нөлөөтэй харилцаанд байгаад л байгаа хосын хоёр жишээг авч үзэх юм бол бас л яг би
яг хинтээ байхыг хүсэж ийнвэ гэдэг тодорхойлох юм бол хинтээ байхыг би үнэхээр хүсэж байгаа юм те. Хин надад яг аз жаргалыг эерэг мэдрэмжүүдийг өгч чадах юм гэдэг сайн тодорхойлж мэдчих чадах юм бол түүнийхээ төлөө явна шүү дээ. Тэгээд нөгөө муу мухай харилцаагаа төвчээд байхгүйгээр тэр хүнийг засарна гэж хүлээхгүйгээр тэр хүнийг өөрчилж чадна гэж өөртөө хуурамч итгэл үүсгэхгүйгээр те. Тийм учраас яг юу хүсэж байгаагаа хамгийн түрүүнд тодорхойлж чадах юм бол би юуг төвчих ёстой, төвчих ёсгүйгээ ялгаж чадах юм болов уу гэж хардаг. Яг энэчнээс харах юм бол одоо урт хугацаанд буюу ирээдүйд биднэрт сөрөг зүйлийг авчрахаар зүйлсийг бол үр дүн нь сөрөг байхаар зүйлсийг альва асуудлуудыг бид нэр дэвсэрлэх ерөөсөө шаардлагагүй байдаг гэдгийг харж болохоор байгаа хгүй юу. Манай одоо уламжлалаас болтгоо эсвэл нийгмээс болтгоо төвчээр л айгүй мундаг гоё гэдээ ойлгочдөг бид нэр. Тэгэнгүүт хүүхдүүдээ багаас нь за чи ир хүн юм чинь төвчээртэй байж тийм үү? Эсвэл за чи ингээд энэ амьдралд нугарахгүй хугарахгүй явахын тулд чи төвчээртэй байх хэрэгтэй. Одоо өнөөдөр л энэ шүнжэнгөө суугаал надаалгаараа хий ингээл ер нь юуг тесвэрлэх юуг үл тесвэрлэх вэ гэдгийг ерөөсөө зааж өгөхгүйгээр төвчээр л айгүй гоё юм, айгүй сайн юм. Хэрвээ чи төвчээртэй хүн бол амжилтанд хүрэн сайхан амьдрна гэдээ ойлголцдог. Тэнгүүд бид нар асуудал болгоныг, бэрхшээл болгоныг одоо юу гэдэг чинь заавал яг даванд болох хэрэгтэй гэж бодоод байдаг. Энэ нь эргээд биднэрт маш их асуудлуудыг дахиж ингэж нөгөө уулан дээр ингээл нэмэл анхны бэрхшээл дээр ингээл бүр аваасаар агаал нөгөөх нь бүр ингээд хүзүүгээр нь даваад гарчхаар хэмжээний маш том асуудал болчихлоо юм шиг надад санагддаг байхгүй юу? Яг зүрхний чиний хэлсэн жишээ одоо ийм токсик харилцаатай гэр бүл байдаг ч юм уу, хосууд байдаг ч юм уу. За би хүүхдийнхаа төлөө төвчж байна. За би хүүхдээ өнчөн болохгүй тулд одоо өрөөсгөл гэр бүлд амьдруулахгүй тулд төвчж чинь гээд эсэргээрээ нөгөө гэр бүлтэй хүүхдтэй бүр их дарамтыг үүсгэх гээд байдаг. Өөрийнхөө сэтгэл зүйд маш их хохирол учруулах гээд байдаг юм шиг санагдаж байна. Бас төчийн нөгөө түрүү хамгийн ихний ярьсан ажлын жишээ шүү дээ, тий. Яг тэр бол миний амьдралд ингээд бодитоор тохиолдсон жишээ аахгүй юу? Сургуулаа төгсчөөд 4 сарын хугацаанд 2 ажлын байр солиод тэгээд ажлаас гарах болгондоо би бүр ингээд амар сэтгэлээр унаад за би ч ер нь ингээд юу ч хийж чаддгүй хүн юм байна дөө. Ийм хэн бэрхшээлд би ер нь буугаад өгчөж байгаа юм байна. Би одоо ингээл буугаад өгчөж байгаа юм чинь цаашдаа ер нь яанда гэл ингээл амар өөртөө урам хугараал 2-3-7 хоног ингээл битүү хямраад тэгээд өөрөө ингээд шалтгааныг нь хайгаад бодоод яваад үтсэн чинь одоо би яг ийм нийгмийн тогтсон хандлага дунд өөрөө орсон байгаа хгүй юу. Одоо юу гэж чинь заавал ингээд юмыг тесвэрлж ижил би айгүй мундаг хүн болно гэж ботчдөг. Хүмүүс ер нь аль хэлдэг штэ тий. Одооны хүүхдүүд ерөөсөө ажил хийж чадхаа болцсон ямар ч төвчээргүй гэдэг ч юм уу тий. Гэтэл яг би ингээд сүүлд нь өөрийгөө ингээд бодоол ухаал эн тентхийн ном санаа өгөөл ер нь юу байдгийг бүгдээ ингээд уншаал илүү доторшоогоо өнгийгөөд явангууд тухайн ажлын байрууд буюу ирээдүйдээ надад ерөөсөө эерэг нөлөөлөл авчирхаар байгаагүй байхгүй юу. Тийм учраас харин ч би ийм шийдвэрийг хийгээд одоо юу гэдэг чинь бусдаас ирж байгаа тэр хандлагууд донд өөрийгөө ингээд өнөөдрийн шийдвэртээ ингээд бат цогсоод явж байгаа надад харин ч төвчээртэй үйлдэл болсон юм шиг эргээд батгад санагдчихж байгаа. Тэгэхээр яагаад бид хоёр энэ урт түүхүүдийг яриад жишээнүүдийг дуртаад байгаа вэ гэхээр бид нэр төвчих хэрэггүй зүйлс гэж бас байдаг. Төвчээр шаардлагагүй үйл явцууд гэж байдаг. Тэгэхээр бид нэр энийг төвчээд зовоод яваад ах шаардлагагүй шүү гэдгийг бас нэг удаа сануулахыг хүслээ. Тийм тий. Тэгээд яг тэр нэг юуг төвчихгүй вэ гэдэг нэг тийм нарийн заагүй шүү дээ. Би үнэхээр энийг төвчих үү аль эсвэл төвчихгүй юу гэдгийг шийдэх нэг хамгийн ихний нэг алхам тий. Тэр шийдэх алхам дээр бол сайн бит хоёрын хэлдэг зүйлүүд байна. Тэгээд түүнээс цааш нэг шийдсэн ч гэсэндээ шийдвэртэй бат тууштай байна гэдэг чинь бас өөр нэг сэтгэлийн тэнхээ төвчээр асуудал ороод ирнэ тий. Тэгэхээр тэрэн дээр болохоор яаж одоо хэрхэн төвчээртэй байх юм бэ гэдэг тий. Тэр нэг арга зөвлөмжүүдийн талаар хоёулаа ярилцгаа. За тий. Ерөнхийдөө бол төвчээр гэдэг бүр ингээд хүүхдийг бага байхаас нь эхлээд цуудаг зүйл. За тэгэхээр эцэг эхчүүд ч юм уу эсвэл одоо энэ бас ирээдүйд ээж авах болох хүмүүс сонсож байгаа гэж үзээд хүүхдийг ер нь яавал төвчээртэй хүн болгож үсгдэм бэ гэдэг талаас нь эхлээд бусган зөвлөмжүүдийг хэлье. За ерөнхийдөө бол одоо ер нь хүн болгон анзаарч байгаа хүний юм хүн бэлэн тэгээ хүссэн болгоно нь өмнө нь гарч ирээд ах тусмаа хүссэн болгоныг нээж аав нь биелүүлээд ах тусмаа хүн улам л төвчээргүй болж эхэлж идэг. Тэгэхээр магадгүй та хүүхдтэй маш их хайртай энэ бол эргэлзээгүй зүйл. Гэхдээ
хүссэн юм болгоныг нь ерөөсөө тэр дарууд нь биелүүлээд байна гэдгийг нь эргээд өөрт нь хор өмнөл авчрах хандлагатай зүйл яадаг байгаа. За хоёрдугаархан гэх юм бол хүүхдээ ерөөсөө бие дааж шийдвэр гаргах дээр нь айгуу тийм сөрөг байр суурьтай байдаг. За тэгээд бие даасан үйлдэлүүдийг нь ерөөсөө дэмжиж өгдөггүй. Одоо яг нэг насны онцлогтойгоор илэрдэг штэ хүүхдүүд нэг би гэл ингээд би тийм юм хийж үзье, би аяг угаа, би хог шүрдээ гэл энэ үед нь яг өөрийнх нь насанд нь тохирсон ажлуудыг хийх нь эргээд хүүхдүүдийн бэрхшээлийг даван туулах чадварт нь бас айгүй сайнаар нөлөөлж идэг гинэ. Тэгээ эргээд хараад үзэхээр яг бидний амьдрал дээр ч гэсэндээ буутсан зүйл байгаа хгүй те. За нөгөө талаас нь аваад үзэх юм бол төвчээрийг бий болгоно гэдэг нь яг фитнес хийхтэй адилхан. За яг жижиг дасгалууд нийлж байгаа л хүний биеийг гайхалтай тийм гуйлагч гэдэм үү эсвэл тийм эрүүл чирэг болгодогтой яг адилхан төвчээрийг бий болгоно гэдэг нь яг тийм жижигэн дасгалууд, жижигэн үе шатуудаас эхэлдэг. Тэгэхээр хамгийн энгийн хийж болохоор зүйл нь юу вэ гэхээр төвчээрийг хөгжүүлэх зүйл. За жишээлх юм бол бид нар өдөр тутмынхаа амьдралыг ингээд одоо зорилтуудыг тавьдаг штэ тий. За төвчээрийг дэмжиж өгдөг нь зүйл нь юу байдаг вэ гэхээр зорилтуудаа аль болох ингээд жижигнэр богиноор тавиад түүнийхээ ард гарах нь одоо улам цаашаага бууж өглөхгүйгээр цаашлахад илүү тусдах юм болдог гинэ. Одоо урам зориггүйгээр цаашлахад багийн урамшуулалт болоод байна гэсэн үг шүү дээ. Тийм яг зөв. Бидний ихэвчлэн хандлага ямар хөө байдаг вэ гэхээр зорилгоо бүр ингээд томоор нарчдаг. За жилийн дараа гэхэд би амар сайн англи хэлтэй болно. Гэхдээ өдөрч юу хийх юм бэ? Одоо 12 цагт юу хийх юм бэ? 1 цагт юу хийх юм бэ гэдгийг юусоо тодорхойлдоггүй болохоор өмнө нь ингээд бууж өгөхгүй шантрах гад төвчээргөө зан гарах гад байдаг. За хоёрдугаар өгч болох зөвлөмж гэх юм бол энийг хүн болгон хэрэгжүүлэх боломжтой гэртээ аль болох чимээгүй орчин нөхцөлд аль болох удаан хугацаагаар зөвхөн өөртөөгөө байгаад өөрийнхөө дотор руу ингээд өнгийгөөд одоо илүү бясалгах гэх юм уу яг юу гэсэд байгаа гэл өөр тулгарч байгаа тэр бэрхшээлүүдийг ингээд бодож төвлөрөхөд зарцуулах юм бол бас төвчээрийн нэмэгдэлт үүсэх хандлагатай. Илүү төвчээртэй болно гэж тийм. За энэ дээр нэмээд хэлэхэд бол ямар нэгэн зүйлийг хийж яагаад тэгээд тэр нэг за энийг нь болохоор зуршлын жишээгээр авч үзье. За тэр нь болохоор мансууруулах бодисны хамааралтай тэр нь за зүгээр тамхи гэдээ үзье. Тамхинаас гарах байгаа хүний хувьд хэрхэн тамхинаас гарахаа төвчих вэ те. Тамхинаас гарна гэдэг чинь нэг шийдвэр, тамхинаас гараад тамхи юусоо татахгүй байна гэдэг чинь тэр хүнээс маш их төвчээрийг шаардах хэрэгтэй болчихж байгаа юм те. Энэ үед жишээ нь нэг авч болох арга нь юу вэ гэхээр тамхи маань хэдэн жилийн дараа надад ямар хариуцлагыг авчрах вэ? Ямар үр дүнд намайг хүргэх вэ гэдгээ ер нь бол төсөөлөд бодоод үзэх хэрэгтэй тийм. За би яг одоо нэг ажил хийгээд байдаг. Тэр нь болохоор яг миний хүсэж байгаа ажил би үнэхээр урамтай гоё хийж байгаа тийм. Аль эсвэл би яг одоо хүсэж байгаа амьдралаараа амьдарч байгаа тийм. Бүр одоо аз жаргал хангалттай их байгаа. Тэгтэл би тамхи татсараад магадгүй 5 жилийн дараа аль эсвэл 10 жилийн дараа ямар нэгэн өвчнөд болж магадгүй шүү дээ тийм. Хэдийн хугацаанд тэр өвчин эрхийг нь хэлж мэдэхгүй. Ирэхгүй байхыг нь хэлж мэдэхгүй л дээ. Гэхдээ хэрвээ ирчих юм бол та хүсэж байгаа амжилтандаа хүрээд яа хөрөнгө алдаа за одоо л нэг гоё болох нь дээ гэж бодож идэл уушигны өвчтэй болоод бабай гэж магадгүй тийм. Аль эсвэл заавал бабай зүгээр амар муухай юм ярьж зүгээр ямар нэг нөгөө нэг хүсчихсэн зүйлээс нь хоргоох нэг зүйлийг л давхар хийгээд байна гэдгээ анзаарчих хэрэгтэй тийм. Ингээд харах юм бол ерөнхийдөө бол өөрийнхөө амьдралыг өөрөө сүйтгэж байгаа шууд олж харна тийм. Би яг юу хийгээд давхар юу хийгээд байгаа лээ. Би одоо юуны төлөө яг тамхи татаад тэгснэ юуны төлөө ажиллаад хөдөлмөрлөөд суралцаад байгаа юм бэ тий. Яг сүүлд нь уг нь бол сүүлэн ч гэж ерөнхийдөө бол аз жаргалын тухай хоёлоо ярьж байсан. Аз жаргал гэдэг маань өдөртмийн хийж байгаа зүйлээс сайнаас нь ч муугаас нь ч өөр мэдрэмжүүдийг аваад мэдрээ явах нь аз жаргал юм а гэж. Гэхдээ бид нэр аз жаргалыг илүү их байлгахыг, илүү амар тайван, илүү аюулгүй, илүү олон зүйлийг туршиж үзэхийн тулд ерөнхийдөө бол өдөртмийнхөө үйл ажиллагаануудыг хийж байгаа тий. Тийм учраас яг тэр нэг ирээдүйн зорилготой саад болох үс үйл ажиллагаануудыг таслан зогсоохтой. Үнэхээр энэ зүйл яваадах юм бол надад ямар эрсдэл үүсэх вэ гэд хэдэн жилийн дараахаа хараад үзэх юм бол өөрийгөө бараг айлах чинь те. Тэгээд ерөнхийдөө бол хүчээр
төвчээр бол баг гарч ирэх боломжтой болоо тэрнтэй. За тэгээд бас нэг нөгөө сая хоёлаа өөрийнхөө яг юу хүсэж байгааг тодорхойлохоо гэдээ яриад байсан. Тэгэхээр яг юу хүсэж байгааг тодорхойлох гэдэг чинь бас айгүй хэцүү те. Хүүхдүүд болон ерөнхийдөө бол заавал хүмүүс ер нь ямар ч мэргэжлээс суралцж явж байгаа яг юу хийх хүсэлтэй байгаагаа сайн ойлгодог те. Гэхдээ одоо хийгээд байгаа юмнасаа таашаал мэдэрч чаддгүй. Ийм асуудал зөндөө байдаг. За тэгэхээр энэ ийм үед хэрхэн өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг тодорхойлох вэ? Хэрхэн зорилгоо илүү оновчтой болгоо тэрэндээ хүрэх зорилтуудаа тодорхойлох вэ гэдэг дээр нэг ийм ном байдаг. Та амьдралаа хэрхэн хэмжих вэ гэдэг тийм англиар болохоор how will you measure your life гэдэг. За яг авторын нэрийг мартчихэж гэхдээ номын нэрээр хайгаад үзэх юм бол Google дээр үзэх юм бол шууд гараад ирнэ. За энэ номон дээр өгдөг арга зам нь юу байдаг вэ гэхээр та яг ингээд гээд те насаархад би одоо дандаа үхэл ирсэн. Яг насаархад тэгэхээр насаарах шүү. Авсандаа хөвтөж байгаагаар ингээд төсөөлөд үзье. За энэ үед та амьдралынхаа туршид юуг хийж бүтээж чадаагүйдээ харамсах вэ? Юуг хийгээгүй харамсах вэ? гэдгээ нэг бодоод үз. Тэр зүйл чинь ерөнхийдөө бол таны амьдралтынхаа туршид хийхэд зорьсон зүйл хийхээр зорьсон зүйл чинь болж чаднаа. Тэр бол илүү оновчтой зүйл болж чаднаа тийм. Тэр зүйлээ та хийгээд одоо авсандаа орж байгаа үе та аз жаргалтай. Аз жаргалтай ч байх уу. Хийсэн зүйлтэй урамтай. Ингээд хорогдсон зүйл байхгүйгээр тийм амар тайван байж чадна шүү гэдэг энэ санааг хэлдэг. За энэ болохоор бас хүн болгон тохирно гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр зорилгоо тодорхойлоход бол хэрэгжүүлээд үүсгэхэд илүүтэхгүй нэг арга байж магадгүй гэж бодлоо. Тийм ээ. За тэгээд ерөнхийдөө төвчээрийн талаар ярьлаа. Төвчээр болон сэтгэлийн тэнхээ зэрэг бусад ойлголтууд тийм. Тэгээ юуг төвчих хэрэгтэй байдгийг, юуг төвчих шаардлагагүй нөхцөл үзэсгэсэндээ бас байдгийн байна. Төвчээ гэх юм бол хэрхэн төвчих юм бэ? Их зэрэг зүйлүүдийн талаар ярьлаа. Тэгээд энэ удаагийнхаа дугаарыг ерөнхийдөө дуусгах уу? За тэгье. За тэгэхээр анхаарал тавиан сонссон сонсогч нартай баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж тийм. Эсвэл сайхан амраарай. За баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзцгаая. За баярлалаа.